Оройн өдрүүдэд нийслэл хотод өдөртөө хасах 20, шөнөдөө хасах 30 хэмээн хүйтэн хонож байгаа. Хүйтний ирж чангарч байгаа энэ үед гэр хорооллын айл өрхүүд пишин зуухны галалгааг нэмж эхэлсэнтэй холбогдуулан хоногт гарах галт төмрийн дуудлага эрс ихсжээ. Нийслэлийн онцгой байдлын газарт сүүлийн 7 хоногийн хугацаанд гэхэд объектын галт төмрийн 64 удаагийн дуудлага ирсэн байна. Өөрөөр хэлбэл өдөрт галын дуудлага 10-аас доош буухгүй байгаа гэсэн үг юм. Нийслэл Улаанбаатар хотод ер нь 2011 оны одоогийн байдлаар бол нэг 2075 галт төмрийн дуудлага бүртгэгдсэн. За үүнээс ингээд харж байхад бол ихэвчлэн одоо гэрийн хороолд гарч байгаа галт төмрийн дуудлага бол зөнхөлж эзэлж байна. Тэгээ гэрийн хороолд гарч байгаа гал маань юунаас болж гарч ийн гэхээр иргэдийн маань өөрсдийнх нь санамсар болгоомжгүй байдлаас за одоо өөрсдийгөө одоо галын аюулаас өрсөн сэргийлэх мэдлэг жоохон дутуугаас ингэж болж гал гарч байна. Мөн бас ингээд статистик тоо баримтаас харж байхад гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашигласны улмаас болж бас гарч байгаа галт төмрийн дуудлага бас буурахгүй байна. Өчигдөр гэхэд 14 удаагийн галт төмрийн дуудлагаар аврах гал унтраах ангиудын албахаагчид ажилласан байна. Урд шөнийн галт төмөрт 24-аас 56 насны 2 эрэгтэй хүн амь насаа алдаж, нэг хүн галд түлэгдсэн тохиолдол гарчээ. Тодорхойлбол Баянзүрх дүүргийн 19-р хороо цайзын гудамжинд 4 хантай гэр шатаж 56 настай эрэгтэй. Сонгон хайрхан дүүргийн 25-р хороо Одонтын гудамжинд дөрвийг харьцах нь 10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр дотор тал шатаж 24 настай эрэгтэй хүн өртөж нас орсон байх юм а. Харин Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн гудамжинд 5 хантай гэр эд ховшлын хамт бүрэн шатаж уг галд 31 настай эрэгтэй хүн баруун гарын сарвуу түлэгдсэн байна. Дээрх байдлаас харахад объектын галт төмрийн аюул эрсдэл улам нэмэгдэж байгаа тул нийслэлийн онцгой байдлын газраас иргэд та бүхэнд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд пишин зуухны аюулгүй байдалтай анхаарч эвдрэл гэмтэлтэй байгаа бол хурдан засварлаж янзлах, яндангийн залгаасыг зөв холбох, мөн үнс нурмаа гүйцэд унтраах, цахилгаан ухсралтын аюулгүй байдлыг хангаж галт төмрийн аюулаас болгоомжлохыг дахин анхааруулж байна. Мөн хол замд явахдаа машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж дулаан хувцаслаж явах чиглэлийнхээ замгүйг судлахыг сануулъя.